За сайн байцгаана уу. За өнөөдөр манай найз маань өнөөдөр cooking show host хийгээд тэгээд тэрнийхээ live-аас өнөөдөр би яаж cooking show гэдэг их хүмүүс асуугаад байдаг яг юу болдгийг яа гэдэг өнөөдрийн богинохон видеоноос ханаг миний яг cooking show дээр яг юу болдгийг яадгийг өнөөдөр бас харах юм боломж өгч байна. Тэгээд өнөөдөр манай гэртээ урьсан манай найзтай баярлалаа. Найзуудынхаа гэр бүлийнхаа family friends-аа ураад өнөөдөр бид нар энэ чинь live cooking class хийж байна. Миний cooking class гэдэг маань өнөөдөр юу хийх вэ гэхээр янз янзын одоо энэ дээр байгаа ногоон жимсээ ашиглаад 30 минутын дотор яаж одоо гэрийн эзэгтэйгийн одоо галтгооны ажлыг хялбарчилж, цагийг нэмдэж, хурдан болгож бас амттай ямар гоё гэр бүлтэй хоол хийж болох уу гэдгийг өнөөдөр би заах гэж байна. За намайг Эни гэдэг. Би болохоор Salad Master анхны Монгол дилер, манай two office манай дилерийн офис маань Чикагод байдаг. Би тэгээ Чикагод ингээд найзаагаа зориод өөр хот руу ингээд ирсэн. Өнөөдөр ингээд cooking class хийж байна. За манай баг маань одоо Чикагод одоо 2 жилдээ ингээд ажиллаад албан ёсоор өөрийнхөө дилерийг одоо түрүү жилийн 7 сард нэгэд одоо энэ жил одоо ингээд манай 1 жилийн ой болж байгаа. Манай баг супер мундаг ажилласан. 1 жилийн дотор бид сая долларын борлуулалт хийж албан ёсоор дилерийнхаа эрхийг аваад 1 жилийн дотор дилер болсон гэдгээрээ манай Salad Master нэлээд нэртэй баг байгаа. За тэгээ манай гол офис маань манай Salad Master офис Dallas, Texas байдаг. Манай үйлдвэр болохоор West Bend, Wisconsin байдаг. Тийм болохоор манай компани бол цэвэр 100% Америкт байрладаг, Америкт юмаа үйлдвэрлэдэг ийм одоо ховор болсон одоо компаниудын нэг байгаа. Яг л одоо Америкт үйлдвэрлэдэг одоо бараанууд ерөөсө баг байхгүй болсон байгаа. Ихэнх юм одоо дандаа хятадаас орж ирдэг тийм өөр газруудаас орж ирдэг байгаа. Манай энэ продакт маань одоо цэвэр 100% яг Америк дотор хийдэг гэдгээр айгүй мэштэй. За тэгээ бүгдээрээ хоолныхаа хичээл рүү оръё. Төгөө. За хамгийн түрүүнд би одоо кек. Тийм болохоор энэ манай Salad Master машин байна. Манай энэ Salad Master машин байна. 5 төрлийн хутгатай, 5 төрлийн хэрчилт хийдэг. Тэгээ өнөөдөр би танад яаж манай энэ Salad Master машиныг ашиглаад аюул олон төрлийн хоолыг нэг дор хурдан одоо хийж болох зүйлээ. Салаад бол ерөөсөө 5 минут. Тийм болохоор одоо би 30 минутын дотор яаж хоол хийхээ үзүүлье. Зүгөө. За би нэг номерыг Salad Master-ийн нэг номерыг cone хийсэн байна. Би энэ дотор cake mix аваад ингээд талын нэг хийсэн байна. За энэ cake дотор маань өнөөдөр би 2 өндөг хийн. 2 өндөг маань 2 өндөг хийчихье. За өндөг мах одоо тэгээ ийм төрлийн юм барьсан учраас заавалчгүй гараа байнга савнтаа усаар угаах хэрэгтэй. Энэ нөгөө бактери микробоо заавалчгүй савнтаа усаар угааж зэмлэж авах хэрэгтэй. За энэ ачаараа би энэ дээр тавьчих. За тэгээд одоо кекийн микс маань орсон байгаа, өндөг орсон байгаа. Би кекиндээ одоо celery. Celeryтэй кек хийж үзсэн үү? Celeryтэй кек хийж үзээгүй? За өнөөдөр хийж үзсэн. Хайгуул. За энэ celery маань ингээд манай Salad Master машин celery-ний вэштэй дотор хэсэг, энэ дотор хэсэг нь sweet, чихэрлэг амттай. Энэ утасраг энэ хэсэг нь энэ celery-гийн амтыг гашуун болгодог. Тийм болохоор манай нэгдүгээр гашуун болгохоос гадна хэрвээ бид нэр энэ celery-гийнхаа энэ утсыг вэштэй жижигхэн хэрчгүй ингээд ийм уртаар нэгээд идэх юм бол хүний гидсэнд ороод хүчрэл хавилтаа. Яг л энийг бид нэр юу яаж чадах вэ? Break down хийж чадах. Манай нөгөө холоодны нөгөө нэг юунууд чинь физиканууд чинь энийг задлж чадах. Тийм болохоор хүний гидсэнд 7-8 хонжээж энэ чинь гарч ирдэг. Тийм болохоор celery ихэд ерөнхийдөө энэ утасраг энэ fiber энийг аваад эсвэл аюул жижигхэн ирччээж идэх хэрэгтэй. Ногооны нэг. Гэхдээ энэ аюул healthy элэг эдэр цэвэрлдэг өдөр болгоод celery ямар нэгэн байдлаар салаатанд байна, шүлэндээ юм уу тий хоолндоо хийж би бууцанд орчих хийдэг. Ингэж жижигэрч. Бууцанд авчих. Окей. За celery хийсэн. За тэрнээс гадна бүгдээрээ юу кекэндээ шоуй. За луунгаас гадна бүгдээрээ байцаа. Улаан байцаатай. Тэгэхээр манай энэ кек маань баг тийм үү? Баг юу болох гэдэг нь шүү дээ. Баг салаад болох гэдэг тийм үү? Тэгэхээр өнөөдөр манай энэ кек маань аюу гоё healthy гоё кек болно. Да zucchini хийсэн. Тэгээ жоохон apple алим. За ингээд
Гэрчтэй нэгээд энэ ногоо жимсээр хутгаад надаа миний кейкийг хутгаад өгөөрэй. Зүгээр микс хийгээд хутгаад өг. За нэг За кейк утгачаа хооронд би тоогоогоо бэлтэнэ. Тоогоо өнөөдөр манай 10 инчийн эцэг тоогоо одоо кейк хийн. Бид нар ерөөсөө кейк хийхдээ бид нар юу хэрэглэхгүй? Овн хэрэглэхгүй, духовк хэрэглэхгүй гэсэн. Бид нар кейк айгүй баг талтай билетийн дээр шууд тоогоо дотор хийх гэсэн. За тэр маань яаж байгаа вэ гэхээр нөгөө спрей ханаа ойл спрей тэр хэрэггүй. Зүгээр зэрэг. Ойл спрей ханаа. За би энэ авокадогийн ойл спрей тоогоон дотор хийхгүй. Мэдээж гурилан бүтээгдэхүүн хийж байгаа учраас бид нэр тоогоогоо туслах хэрэгтэй. За тоогоогоо туслаад би энэ pineapple доор нь хийж өгье. За pineapple-ыг pineapple-ийн бүтээн юм sliced pineapple хэрэглэж байгаа. За ингээд доор нь pineapple-аа гоё цэвэрхэн ингээд тавиад өгнө. За ингээд pineapple маань ингээд доор нь юу яагаад? За наацхан болцсон. Одоо болцсон. За одоо би кейкийнхаа миксийг шууд энэ pineapple дээр хийж өгнө. Харин нөгөө ингээд хусдаг юу вэ? Хусах шиг. Саачлаа. Кейкний микс ер нь нэлээд өтгөн байх ёстой. Дэндүү шиг хийх юм бол кейк ч болохгүй. Амар уудна. За ингээд кейкнийхаа миксийг тогоон дотроо шууд аваад хийгээд хийчих. За ерөнхийдөө кейк хийх асуудал чинь тийм үү? Яагаад хүмүүс гэртээ нэг кейк хийдгөө гэхээр нэлээд жоохон цаг ордог тийм? Цаг ордог. Духовкаа халаана. Духовк халах гэж нэг 10 минут болно. Кейкээ хийгээд дахиад 50 минут, 40 минут бейк хийх хэрэгтэй тийм? Тэгээд гаргаж игээд ингээ prep өдр хийгээд нийтдээ ерөнхийдөө цаг гаруугийн ажил болж байгаа тийм? Тэгээ ерөнхийдөө хүмүүс кейк хийхээс айдаг, яаж хийх юм, юу хийх гэдгийг мэдэхгүй болохоор ихэнх хүмүүс кейк хийхээс юу яадаг тийм? Дандаа дэлгүүрээс кейк авчих. За би өнөөдөр яаж эрүүл ямар ч тос ороогүй, ус ороогүй кейкийг гэртээ гэрийн нөхцөлд 20 минутын дотор хийж өгөх юм ногоон гэшээ. Тэгээд дандаа ногоотой. За би энэ юу вэ? Хамгийн бага одоо энэ гал дээр хамгийн бага гал дээр medium low heat дээр medium low гэдэг одоо билетээр ярих юм бол 3 хооронд, окей? За ингээд юу яалаа? Билетийн дээрээ тавилаа. За тэгээ мартаа. Одоо бид нэр энэтэй юу яа? Цаг тавихгүй би зүгээр харж байгаа л юм байна чи. Окей. За дараагийн хоол маань бид нэр махыг яаж тосгүй шаардлагыг үзүүлээ. За хэрвээ та нар энэ электрик скиллэтэй нөгөө тоогоо халаахан мартчих. Та нарыг нөгөө харж баясж агаад тоогоо юу ячиж. За би одоо тоогоогоо тэр тоогоо харж байгаа орнд би энэ electric skillet-тэй 450 градус дээр халаана одоо. За 450 градус дээр халаагаад би та нарт дараа нь чикнэ. За нэг 2 минут тоогоо харчих, окей? За тэр хооронд би ногоонуудаа хийж үзүүлье. За ногоон дээр би та нарт шат хүмүүс жижиг боол гэсэн тийм. За энэ дотор шүү дээ. Би та нарт яаж төмсийг цардуулын авч илүү эрүүл төмс идэж болдгийг үзүүлье. За би 2 номерынхаа комыг авлаа. За тэгээд
шар төмсөө. За дээрээс нь та нар анзаарч байна үү? Биний өнөөдөр хэрэгжилж байгаа энэ ногоонууд маань бүгдээрээ харьсыг арилгаагүй, яг харьцтайгаа угаагаад цэвэрлээд бэлтцсэн байгаа тийм үү? Энэ манай зүкини ч байна тийм. Бүгднийг яг харьцтай нэрлэж байгаа. Яагаад би энэ харьцтай хэрэглээд байгаа вэ гэхээр яг харьцны чинь энэ доор бүх минерал, витамин, файбер гэдэг ногооны чинь бүх юм шимт хижээд нэг харьцны доор явж байна. Тийм болохоор бид нар харьцыг арилгаад хогондоо хайчаад танаа гарбиж тийм хогны самч айгүй эрүүл хооллоод байдаг. Бид нар өөрснөө олоход ерөөсөө нөгөө шимт хижээлээ идэхгүй хос юм байдаг тийм үү. За тийм болохоор өнөөдрийн бидний хийж байгаа хоолны маань бүх ногоонууд дандаа харьцтай. Окей. За энэ манай салаад мастрын юунд дотор гар хийхэд зүсэхгүй. Буцаагаад эргүүлэхэд гадна наалцсан юм авахд зүсэхгүй. Ганцхан ийшээ хутганы энэ тал руу гар хийж болохгүй. Гар дандаа энэ юун дээр ингээд хамгаалттай 45 градусын энэ үүртэй ийм байдалтай. Окей. За ингээд би төмсөө хэрччихтэй. За одоо би төмсийг вэ штэ тий. Хүүтэн усаа базаа хүүтэн ус нь базаж цагдуулыг гаргаад би хоолндоо хэрэглэнэ. Окей. За ингээд би одоохон бусад юмнуудаа хэрччихээд нэмс үзүү. Би одоо энэ тоогоо манай будаа агшаач чинь энийг манай будаа агшаач гэж бид нэрлээд байгаа боловч ганцхан будаа их энэ дотор шил хийж болно, ногоо хийж болно, хуурга хийж болно, магшаарч болно, бүх төрлийн кейк хийж болно, бүх юм хийж болно энэ дотор. Энэ ерөөсөө universal нэ ялангуяа одоо camping, camping ийш тийш авч аваад хотел авч явах юм. Энэ манай хоёр электрик тоогоог аваа явуулсан галтгоонтой явж байна л гэсэн. Бүх хоолыг хий. Духовканд юун дээр билетийн дээр хийдэг бүх хоолыг манай хоёр тоон дээр хийж байна. Окей. За манай өнөөдөр гэрээ эзэн sweet potato яаж идэх вэ? Яаж зөв идвэл зүгээр вэ гэдэг асуулт тавьсан байгаа. Би тэгээ өнөөдөр за хоёулаа тэгвэл sweet potato авчи. Тэгээд би өнөөдөр чамд яаж гоё sweet potato гэдгийг зааж өгье гэсэн. За би sweet potato ахиад ерөөсөө хальс аваагүй. Окей. Хальс аваагүй би тэгтээ нөгөөгаа sweet potato-га жоохон за тэгээ би энэ за энэ нэлээд том юу болохоор бид нэг ийм ихээр одоо хэрэггүй. Өнөөдрийн би ийм жоохон юмар энэ одоо олон энд 1 2 3 4 5 6 7 хүний хоол өнөөдөр би энэ жоохон материалаар 7 хүний хоолыг хангалттай ингэ бодлоо. Тэгэхээр одоо би sweet potato-го яачлаа, юугаа яачлаа, жоохон юу хийлээ. Луун хийлээ. Би танаас луунгаар юм үзүүлэн тийм болохоор би луун хийлээ. За ингээд ногоо маань билээ. Окей. За тэгэхээр би одоо тогоон дээр энэ бол хүүтэн тогоо. Энийг ерөөс халаагүй байгаа. Хүүтэн тогоон дээр хоосон хүүтэн тогоо. Ямар ч ус хийгээгүй, ямар ч тос хийгээгүй. За би энэ хүүтэн тогоон дээр эхлээд энэ угаасан төмсөө за төмсөө хийн. За би төмсөн дээр нөгөө хэрцэн луун нөгөө энэ чинь нөгөө sweet potato монголоор юу гэдэг вэ? Чихэрлэг төмсөө. Чихэрлэг төмсөө ингээд дээр нь хийлээ. За тэрнээс гадна би энэ юун дээр төмсөн дээр та нар яаж усгүй өндөг болтыг үзүүлээ. За дээр нь би түүхий угаацсан. Энийг угаацсан ба дээр нь түүхий өндөө тавьчихлаа. За дээрэс нь би таанарт өнөөдөр би бас нэг эксперимент үзүүлнэ. Өнөөдөр би энэ хичээл дээр хит experiment үзүүлнэ та нарт.
Тэгээ өнөөдөр одоо би юу яаж байгаа давс. Энэс өөр сул давс байхгүй тийм. нөгөө цаасаа хэрэгтэй. За би энэ дотор цаасан дотор давс юм. За та нар өнөөдөр энэ давстай юу болохыг хараарай заа. За энэ иймэрхүү хэмжээний давс хийлээ. Бүгдээрээ харсан тийм. Бүгдээрээ харсан иймэрхүү хэмжээний давс. За би ингээд дунд нь жоохон нөх гаргаад давсаа хэлчихсэн. За ингээд бүх ногоо, өндөг, давс бүгд орчлоо. Окей? За ямар ч ус хийгээгүй. Би одоо шууд заргаад температура 300 градус дээр тавина. 300 гэдэг маань плетээр ярих юм бол medium heat гэдэг маань нэг ойролцоогоор 4-5 дээр гэсэн үг. За ногоо болохоор бид нар дандаа ер нь манай тоогоо хэрэглэхдээ дандаа medium гаднаас эхэлнэ. Маш шахаад өндөр температур хэрэглэж байгаа. За энэ маань таг юм байна. За цагаа хаалаа. Би хонх дуусны дараа температураа багасгаад бүр лоо болгоно. Тэгээд лоо болгоод 10 минутын дотор манай ногоо бэлэн болно. Тийм болохоор одоо хонхоос сонсгоо. За одоо буцаад бүгдээрээ нөгөө юу руугаа орё. Хардаа юу маань болж байна? Жоохон багасх юм. Гоё юм шүү. Нилээ юу. Гоё жигэн нохоо гэнтэй. За одоо манай дахианы юу маань стейкний юу дахиад шалгах маань тоо маань юу сонсогдож байна? Ус шингэн сонсогдож байна тийм. За энэ маань вэ штэ электрик тоогоо. Та нар дээр үе Монголд байдаг байсан нөгөө тоонуудыг мэдэн штэ энэ ил утастай. Тэгэхээр яг энэ ил ингээд электрик тооны ч утас нь ингээд явж байгаа тийм үү? Эндээ түлэгдээд байдаг, эндээ болтгоо. Эндээ түлэгдээд байдаг, эндээ дутуу болоод байдаг. Тэгэхээр энэ одоо нөгөө температурыг зөв яахын тулд энэ тоогооны хоёр төмөрний донд тос байгаа. Тэр тос маань энд байна уу, өнцөгт нь байна уу, дунд нь байна уу хамаагүй бүгд яг жигэд 450 градус болж байгаа. Тэгснээрээ яаж юм гэхээр мах одоо хууруу мууруу бүх хоолыг тосгүй хийж болох тэг жигэд харж байгаагаараа тосгүй хоол хийж болох тэр аргачлалыг өгч байгаа юм байна. За өнөөдөр би ингээд дэлгүүрээс авсан ямар ч амтлагч хийгээгүй chicken thigh өнөөдөр би танад ямар ч тосгүй яг тосон шаваад гараад ирсэн юм шиг гоё болгож үзүүлье. За өнөөдөр чинь бид нэр ямар ч тос байхгүй манай тийм бод аягүй сайн хоол идэх юм байлээ. Тийм болохоор чамд би экстра чикен шалж өгнө. Хонгыг тийм манай энэ нэг аягүй сайн хоол идэх хүүхэд байгаа. За ингээд чикен маань болчлоо. Би одоо тагаа хагас онгохоо ингэж юу яаж байгаа. Хагас онгохоо ингэж хийж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр бид нар өнөөдөр мах шарж байгаа учраас уурыг гаргаж байгаа. Уурыг гаргаснаар бидний чикний нөгөө харьсан гоё crispy, доторх нь гоё juicy болно. Хэрвээ би тэр чигээр ингээ хаачих юм бол энэ чинь нөгөө юу roasted chicken болоод гаднах нь нөгөө soft болчихно. Нөгөө тийм гоё crispy биш болчихно. Бүр ингээд онгойлгочих юм бол grilled гэсэн. Grilled дээр захиа шалж байгаатай. Окей? За тэгэхээр би ингээ хагас онгойлгоод энэ дээрээ ингээд paper towel одоо нөгөө манай гоё айлынхаа кичний муухай олохгүй тул ингээд ийшээгээ paper towel энэ онгохоо хэсгээр нь тавиад тос үсрэхээс юм. За энэ дээр би одоо юун дээрээ цагаа 30 минут тавина. За тэгээд 15 минутын дараа би эргүүлье. Ямар ч давс хийгээгүй, ямар ч амтлагч хийгээгүй, ямар ч нөгөө юу соос мод юу чигээгүй тийм үү. За өнөөдөр та нар ямар ч амтлагчгүй, ямар ч усгүй, ямар ч тосгүй мах ямар гоё болтыг өнөөдөр би танаас үзүүлье. За дараагийн хаа. За chicken хийсэн, ногоо хийсэн, кейк хийсэн. Тэгээд энэ хоо явж байна. 1 2 3 хоо явж шүү тийм үү. За 3 хоо явж байна. За одоо энийг би дараа одоо би юу яагаад зорчигдоо гоё одоо өнөөдөр аюу халуун зүүнний өдөр учраас
Би зочдтой гоё юу хийж өгье? Гоё фрут салат хийж өгье. За. Фрут салат хийх тулд би энэ баскет аавна. За энэ баскет аваад энэ хоёр номерынхаа миний усыг хайдаг болсон юм. За. Манай зарим гэрээ эзэгтэй нар айгүй шуурхаа миний нөгөө яасан юмнуудыг гаргаад хэлчихдэг байхгүй. За. Энэ хоньчтой. За би 3 номерынхаа юуныхаа гэрчигчийг Эдэн дээр номер. гэрчлээ. За тэгээ мелон аа. За энэ өнөөдөр би honeydew энэ ногоонгаа ингээд энэ ногооны чинь ингээд гоё вагийн ингээд цэвэрлээд аваад өгч чаа. Би ерөөсөө энэ нөгөө pressure яаж үзүүлж байгаа гараа ингэж бариад коон дээрээ давж өгөөд эргүүлж байгаа. Тэгээд энийг чинь ингээд гоё цэвэрлэж байгаа. Окей. За ахад нэг honeydew байгаа. Ахад үзүүлээ. ийм байна. За өнөөдөр манай бас би шаг авчирсан байгаа. За ингээд энэ бол арай жоохон уурт өчөд хоёр хадасан. За ингээд гоё зүйрлсэн шаг байгаа. За энийгээ ингээд за ингээд зүйрлчихлээ тийм үү? За энэний дараа бүгдээрээ strawberry. За гуанад ядсан болохоор одоо strawberry. Энэ жижигхэн юмнуудыг гар нь баригдахгүй байгаа юмнууд байна шүү дээ, тийм. Жижигхэн юмнуудыг энэ баскет дотор ингэ хийгээд тагийг ингэ таглаад ингэ за жимсээ хийчихлээ, strawberry-га хийчихлээ. За энэний дараа бид нэг номерын коон дээр зэстэн. За зэстэн оранжны зэстэн. Хамар оранжныхаа зэстийг мэддэг үү? Болоод хэрэглээрээ яагаад гэвэл энэ дотор ч аюу витамин дээрээс нь энэ гоё юуны citrus-ийн тосч аюу citrus-ийн аюу сайн багхгүй аваад. За ингээд би одоо оранжныхаа талдаа яг нэг номерын коон дээр зараад juice-ийн ингээд juice-ийн чаа. За ингээд juice авчлаа. За одоо ингээд салат маань бэлэн. Ерөөсөө 5 минут ч ороогүй. Дээрээс нь би энэ чинь blueberry нэмэн. За надад нэг хатуу өгөөч. За ингээд салат маань бэлэн. Ийм гоё өнгөлөг. Олон өнгөтэй юм идэх тусам өдөр болгон та нар минимум 5-7 төрлийн өнгөтэй юм идэх хэрэгтэй. Яг л өнгө гэдэг маань витамин, амт гэдэг маань минерал. Тийм болохоор гоё өнгөтэй, амттай юм идэх чинь витамин минералаар нөхөд ижигнаа гэсэн. Тийм болохоор ялангуяа одоо ийм гоё зуны цагт одоо бүгд фреш ногоо жимс бүгд фреш аа тийм. Тийм болохоор тэрийг ашиглаад яг ийм гоё сезон дээр бүх одоо энэ сезоноор гарч байгаа юм. Одоо ч яг strawberry blueberry season гэж байна шүү дээ. Одоо яг энэ strawberry blueberry ингээд хийгээд энэ салат үүсгэв. За ийм гоё салат. За манайхан тав аваад идэж байна. Би одоо 5 өгч тэрээ өгс. За та нар тэрийгээ идэх хоромч чинь би одоо ногооны салат бас татна явуулсан. За одоо би юу яагаад
салаад ий. За бид нар өнөөдөр салаад нь биш тий. Тоон. Тоонга би 1 номерын конгэр. Танаа тоон ганцхан өдөн биш тоон бас ясан цай гэдэг юм мэдгүй. Ясанд яс гихчүүлдэг кальций чинь нөгөө юу яадаг хамгаалдаг. Яагаад үгүй яснаас чинь кальций гадагш таад гэж кальций бидний уух хэрэгтэй гэж. Яагаад хүний биед чинь кальций чинь дутагдаад яснаас татчих байгаа байхгүй болчих. Тэгэхээр бид нар энэ оорын ийм шар өнгөтэй лимон, шар өнгөтэй энэ дуун идэл идэхээр өөрийн чинь кальций гадагш. Тийм одоо яснаас чинь кальций авахгүй гэсэн. Яагаад махти бодчих эндээс хэрэгтэй кальций авчих. Тийм яахгүй шүү дээ. За 1 номерын коноос хадаад би 2 номер дугаар. За 2 номерын юунд дээр би радиш бидэс яаж байгаа. За бид нар бас нөгөө байцааны салаатанд чинь жоохон заримдаа чихэр хийгээд тийм үү? 9 чихэр хийж жоохон амт оруулаад байдаг. Тэгээ бид нар 9 чихэр хийхгүй аахгүй. За одоо би 5 номерын хамтоны хийгээд байцаагаа. Байцааны одоо гол ихнэ. Яагаад гэвэл байцааны гол дотор чинь бүх минерал витамин чинь групп явж байгаа. Хоёрдугаар энэ байцааны чинь хамгийн хүнд хэсэг нь гол шүү дээ. Тэгээд та нар нэгдүгээр минерал витаминаа хийж, хоёрдугаар мөнгө аяж тийм үү? Хоёр авахд орж шүү дээ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд бүгдээрээ байцааныхаа голыг ийм гоё нарийнхан болгоод ингээд гисчээд идэх. Окей? Яагаад бид нар минерал витаминээ авах нь аягүй. За ингээд юун дээр байцааны салаатн дээр би бүрэн амттай селерийг. За би одоо та нар яаж селерийг жижигхэн хичиж явах гэж байна. Одоо энэ спайс хийж байгаа. Тэгээд дахиад уцаа. Окей. Уцаа авчихлаа. Ийм гоё spices. Тэгэхээр ингээд селерийг ингээд гоё салаатандаа ингэж хийж байна. За салаатандаа би окей, cilantro. Та нар cilantro хийчихв. Cilantro айгуу сайн хийхдээ cilantro айгуу сайн ноогоос гадна энэ хүнээс бинээс хор гадагшлуудтай бүрийн хүнд металлын хортой металлын хорыг гадагшлуулдаг гэдэг юм шүү дээ. Тийм болохоор cilantro шүлэндөө салаатандаа аль болохоор идэхийг байна. За өнөөдөр би зүгээр Монгол аргачлаа. Зүгээр Монгол дрессинг одоо манай Азиудад илүү хөвчтэй би нөгөө Америк дрессинг биш нөгөө илүү тийм салаатны манай Монгол байцааны салаатны юм. Энэ болохоор apple cider vinegar, жоохон olive oil, жоохон sesame oil тэгээд авч хийж байгаа. Окей? Авокадо авах. Авокадо хийхгүй. Энэ нөгөө өөр салаатны яагаад энэ авокадо. Гой аюу гой салаат болсон. Өөчөөс ямар гоё. Бүгд аюу тогтой. Бүгд дүүр нисэйчээ. Тэгээ бүгд аюу тогтой байсан. За ингээд та нар хавтаа энэ ногооны өнгийг улбаршаар улаан ягаан тэг ногоо гэж бүх өнгийг орсон байна. Тийм болохоор энэ олон гоё өнгөнүүд идснээр бид нэр өнөөдрийнхаа нэгдүгээр минерал витамин, файбер тэг бүх юм ингээд хоолноос авах нь аюу чухал. Хоолноос авч чадахгүй байгаа юмар нүгэж витаминээр уугаас биш яг одоо хоолноос авч болж байгаа юунуудаа яг ингэж хоолноос авч хэрэгтэй шүү. За юм.
За ингээд салаад хийх. За салаад жоохон дрессингийн жоохон нөгөө нэг байцаа болоход жоохон байж. Тэгээд бүгдээ хоо бүхээр бүгдээ салаад байж. Тэгвэл би энэ чинь ийм дээр ширээ тавьчих. Идчихэж байгаа хүмүүстэй видеоны хүмүүс үзүүлж ийм гоё өнгөтэй салаад. За ийшээ тавьлаа. За одоо биш би нэг хаваас нэг юу тест хийж үзүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр яаж одоо ногоо жимс маань минерал витамин авдаг яаж минерал витамин авдгийг би таах үзүүлээ. За би одоо биш дуу аваад дуу ямар амттай байх вэ? Тэр амтыг өнөөдөр манай chicken менюс нааваа болчихно. Chicken менюс хана. Би менюс хана. Тэрэндээ гарч ирсэн. За арай болов. За хийгээд. 이게 싸요. 다 맛있던데. За манай ногоомын дуурайд өгчөндөө би зөвхөн хоёрцоо одоо игаа арахна. За манай юу юм. За одоо биш бүгдээрээ энэ доогаас амсыг за бүгдээ эндээс зүгээр чимх дуу аваад амсаад байна. Дуу ямар амттай. Дуу ямар амттай та нар амсаад үз. Чи зүгээр гараар аваад үз. За амсаад үз. За дуу ямар амттай. Яг логос. Яг одоо sweet дуу ямар амттай. Гой crunchy sweet гой амттай тийм үү? За нөгөө хийж авч. Нэг хавнаа. Edhe ковод. За энэ амсаад байна. За би одоо işte хоо хийж ингээ бодчих заа юу. Тэгээ одоо би дуунда усын. За энэ усыг işte би 1 минут зүгээр хоо хийж ингээ бодчих. Би зүгээр энэ дотор усын чинь ба. Хүүтэ усчтэй. Халууч ус тийм үү хүүтэ. Бид хоо хийж халуун усан бүр боцдог шүү. За дуу болох хэдэн минут болох вэ? За усан боцдог чинь 5 минут. Дуугаа хийгээд 5 минут. Минимум 10-15 минутын ажил тийм үү? Дуу болох юм. За өнөөдөр би дуу 15 минут болгохгүй. 1 минутын дотор зүгээр хүүтэ усан хажууд гарна. За би одоо шүү. Сайн гоё дууг өгсөн байх тийм. Тэгэхээр өнгө нь оранж өгсөн байж шүү. Зүгээр цагаан өгсөн байсан шүү тийм үү. Тэгэхээр энэ дуугийн маань өнгө нь иш өгсөн байх. Тийм үү. За өнгө гэдэг маань юу вэ? Витамин тийм үү. Тэгэхээр дуугийн маань витамин ишээ шилжиж өсөж өгсөн. За одоо дуугаа амсаж. За хоёр бүхшинтэй даа. 야, 아까 좀 양아. 너무 어떤 양아? 양을 못 때는 안고 왔으면 돼. 양을 안고 왔다. 옷 상태 있지, 뭐. 요거는 거의 크런치, 스윗, 암프란스, 딱 커버. 이게 니크면 어디 doktor, 옷은 되게 나한테 너가 짐시면 심지어 이 못던 바뀌었지. Тэгэхээр энэ дуу маань тийм үү? Амтнаас иш авсан байна, өнгө нь иш авсан байна. Тэр өнгө маань витамин, амт маань минерал. Тэгэхээр энэ минерал витамин хоёулаа ус руу шилжиж гараа авсан. Тэгээ бид нар яадаг вэ? Энийгээ иддэг. Хүүхдүүдийнхээ энийгээ идэх за энэ тийм үү? Чи даваа идэх. Гэсэн мэт энэ ямар ч амтгүй. За одоо миний нэг эксперимент юм байна. За тийм болохоор өнөөдрийн миний хийж байгаа хоолнууд маань би ерөөсөө усрахгүй байгаа тийм ч байна шүү. Окей. За бүгдээрээ chicken руу яваа. За chicken-ыг би сэрээ авах.
тэрийгээ за одоо чикен харж байна уу тий? Манайхан ирээ наашаа хүрээд ирвэл энийг харах хэрэгтэй. За би чикнийг нэгдүгээр чикен чи ямар ч төлөвлөлт байхгүй яг гоё жигэд golden brown тийм үү? Гоё жигэд гоё борож шаргацсан байна. Нэгдүгээр. За хоёрдугаар аюу тос гарч ирж байгаад тэгэхэд бид нэр чикен шарахад яадаг вэ? Нэмж тос хийж шардаг шүү дээ бид нар тийм үү? За ийм гоё болсон байна. Yung horn yarın sıcak. За ингээд би чикнээ ирүүлчихлээ. За одоо би юугээ тагаа тавиад сүүлийн 15 минут нь өөрөө шарагдаад өөрөө унтарчин. Яг л бид нар цаг тавьцуулчих. Тийм болохоор одоо жишээлбэл энэ чинь аягүй жоохон хүүхдүүдтэй ээжүүд их байна тийм үү? Хүүхдүүдээ сургуульд нь өгөхөөс авахаас нь өмнө тийм үү? Чикнээ шаарч ингэж тавьчаад цагаар тавьчаад гараад хүүхдээ авчаад буцаад ирчихсэн. Чикен чинь болцсон тоолж унтарсан сэл. Дээрээс нь чиний цагийг аягүй хэмжиж өгч байгаа. Окей? За ингээд чикен маань 15 минутын дараа болно. Ногоо маань 5 минутын дараа болно. Салаад 2 салаад бэлэн. Кейк бэлэн. Кейкийг яаж шалгах вэ гэвэл ийм хутаг аваад ийм цэвэр хутаг аваад энэ кейкэндээ ингээд дүрхээд энэ ч кейк чинээс чинь ингээд цэвэрхэн гарч ирэх хэрэгтэй. Ингээд цэвэрхэн гарч ирж байгаа. За кейк бэлэн болцсон байна. Тэгэхээр кейкээ унтраалаа, кейк маань бэлэн. Окей. Одоо кейк болцсон учраас заавалчгүй халуун энэ төмөрчин үрт халдсан байгаа шүү дээ. Тийм болохоор манай тоогоо энэ яагаад манай тоогоонд ингэж кейк хийж болж байгаа гэхээр манай тоогоо урд, доор, хажуу, дээд бүгд ингэж яг овен шиг халдаг. Тэгэхээр хутгах хэрэггүй. Бүх хоол чинь дээр доороо хоол чинь жигэл болно. Тийм болохоор манай тоогоон дотор кейк хийж болж байгаа. Яг үгүй манай халуунаа дамжуулдаг юм ерөөсө бүтэн тоогоороо ингэж дамждаг гэдгээрээ халуун чинь хажууд энэ хан, дээр, доор бүгдээсээ халж байгаа. Одоо би энэ кейкээ жоохон гаргаад хөрөөд ихэхээр өөрөө ингэ жоохон ханаас салаад ирсэн. Тэгэхээр би танад кейкээ ингэж өгүүлээд үзье. За нөгөө нэг усаа санаж байна уу та нар? Санаж байна. Нөгөө төмс угаасаа ус байна тийм үү? За одоо усаа асгаад энэ нөгөө цагаан боо болохоор бас сайн мэддэхгүй. Нэрээ цагаан биш боо байсан болохоор тэр хоёрхан тэр жижигхэн төмснөөс энэ цавдуул гарч ирсэн. Энэ цавдуул. Энэ цагаан цавдуул байж тэр хүний гидсэнд ороод шууд шүгэр. Тэгээд энэ хүмүүс харгалаад байгаа байхгүй. Тэгэхээр ч хүмүүс бол мэдээж бас хичээлдээ өөр гэсэн минерал витаминуудтай байгаа учраас бид нэ төмс идэх ёстой. Гэхдээ төмсийг ингэж идэх юм бол илүү эрүүл харахгүй. Тэгээ ялангуяа одоо энэ чихрийн шижинтэй диабеттэй хүмүүс бол энийг бүр идэж болохгүй гэдэг. Яг бол энийг идснээр шууд шүгрэн дээшээ өсөд өөхөх магадлалтай. Тийм болохоор энэ аюултай гэдэг энэ цагаан будаад энэ төмс идэх идэхийг хоригддаг. Окей. Тийм болохоор чихрийн шижинтэй хүмүүс харин тэр миний одоо энэ хийж байгаа sweet potato идвэл илүү хэрэгтэй. Яг үл тийм цавдуул аюул багтаа. За тийм болохоор ингээд цавдуулыг ингэж авснаа бид нар төмсөө илүү гоё эрүүл идэх боломжтой гэж юм. За одоо би жоохон хавааныхаа тухай жоохон нэг тайлбар хийгээд манай нөгөө 3 картын тоо ханаа 3 картын хоёроо угаацсан. 3 хатны маань нарах бай. 3 хат. Бариултанд дандаа нөгөө хайрцаг юундаа байна. Тэгээ зүгээр би одоо энэ юуныхаа хариулт. За би жоохон энэс жоохон юу яагаад энэ хаваа жоохон батцсан юм байна. За энэ манай 3 хонхны жижиг шилний тоо.
манай игээд манай тоогын юу харах юм бол нэрнийгээ манай Sabbath Master гэж бичсэн байгаа. 316-аас TI Stainless Steel материалын бичсэн байгаа. Made in USA гэсэн байгаа. Яг Америкт хийсэн. Тэгээ манай тоогооны хэмжээнд доор нь байгаа. Хажууд нь энэ чинь 8 digit codeтэй тусгай код байгаа. Манай тоогоонууд бүгд кодтой. Яагаад кодтой ирж байгаа гэхээр манай тоогоонууд бүгд lifetime warranty дээр. Тэр lifetime warranty энэ кодороо олж авч энэ хин ямар дийлэр зарсан бэ гэхээр одоо энэ тоогоо тийм үү энэ N гэдэг дийлэрээр дамжиж зарагдсан байна. Дээрээс нь одоо энэ customer энэ тоог худалдаж авсан байдаг гэдгийг энэ тоогоор мэдчихэж байна. Окей. Тэгээ энэ чинь lifetime warranty-тэй учраас ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэлөө явуулаад үйлдвэрийн тоогооныхаа номероор ингээд юу яагаад манай тоогоо мөн бэ? Ингэсэн тэгсэндээ бүх түүхэн гараад ирдэг багхгүй. За тэгэхээр яг одоо diamond ч гэсэн тийм үү? Diamond яадаг вэ? Сертификаттай ирдэг, номертэй ирдэг тийм. Ийм гаралтай, ийм clarity-тэй, ийм өнгөтэй diamond гэж гарч ирдэг. Яг тэрнтэй. За манай Sabbath Master-ийн тоогоонуудын бариулнууд жижиг, том бүгд адилхан таардаг. Манай бариулууд бүгд авагддаг. Тийм болохоор манай энэ бариулнуудыг байна шүү дээ. Жижиг байна уу, том байна уу хамаагүй бүгдээрээ нэг бариул хийлгэн. Тийм болохоор галтоонд энэ хоёр бариул байгаад бүх тоогоонд чинь таарна. Тэгэхээр өөр бусад тоогооныхаа бариулуудыг шкафныхаа хамгийн дээдлийн юунд нь хийгээд далт хийчих болно, хадгалж болно. Яагаад гэвэл галтоонд энэ хоёр байгаад хангалттай. За тэгэхээр манай энэ бариулнууд бүгд авагддаг. Энэ пластик юунууд нь бүгд ингэж авагддаг. Тэгэхээр ингээд авахад манай тоогоо шууд овонд хийж болно. Овонд хийж юм хийж. Манай тоогонд одоо зарим хүмүүс талах байраад байгаа. За тэгээд дээрэс нь энийг dishwasher хийж болно. Окей. За бас дээрэс нь манай энэ юунууд энэ тагны энэ юу энэ бариулууд бас lifetime warranty. Окей. Lifetime warranty. За тэгээд энэ бариул байхгүй учраас энэ хүн хоолой хийгээд үлдэгдэл хоолой тоогоондоо хийгээд хөргөчөнд хийхэд зайлсхий. Дээрээс нь манай тоогоонуудын тагнууд бүгд ингээд тутагшаага сууж өгдөг. Тэгээ сууж өгдөг учраас энэ тоогоо маань энэ дээрээ ингээд олон тоогоо 10 тоогоо юу яагаад энэ нэг жижиг төмпөчгөд 10 тоогоо чөлөөтэй багтана. Яагаад үл зайлсхихгүй. Харж байна тийм. Дээрээс нь энэ жоохон танаад манай өнөөдөр зочноор ирсэн хүмүүс бүгд жоохон хөвгтөстэй. Жоохон хөвгтөстэй айлууд яахгүй. Бариултаа тоогоон дээр ингээд хүн хоол хийж байхад хүүхдүүд хамгийн түрүүнд яах вэ? Бариулнаас нь барьдаг. Бариад халуун хоол өөрлөг асгадаг тийм үү? Эсвэл хажуугаар нь бид нэр өнгөрөхдөө ингээд юу яах вэ? Зохих боломжтой. Тийм болохоор энэ бариул авчихаар хоол ингээд нэгдүгээр сэв хүүхдтэй айлбар сэв. Дээрээс нь хүүхэд очиод халуун тоогоо ингээд барьлаа. Шууд халуун нэг мэдэн гол хүүхэд автоматар өөрийгөө татаад үгний инстинкт байхгүй. Халуунаас татаад. Тэгэхээр нөгөө инжуритэй илүү төстэй мөөлөг татаж асах нь хамаагүй шанс нь багасчих жаа. За дээрээс нь манай энэ тоогооны маань энэ юу дизайн гэдэг бүгд аягүй учиртай. Зүгээр нэг тоогооны бариул бас биш. Манай энэ тоогооны энэ юу ингээд юу хүний яг хурууны том хурууны хээд ингэж багтдаг байгаа. Энэ дээр ингээд тоогоо дээшээ хахад ганцхан гарны энэ очиж энэ ажил. Тэгэхээр энэ дээр даралт өгөхгүй учраас одоо жишээ хүн юм өргөж чаддгүй arthritis гэдэг ямар нэгэн үеийн хүчний асуудалтай хүмүүс манай тоогоо барихад асуудал байгаа гэсэн. Тийм болохоор энэ хардаа энэ өөрөө чинь булчаа ажиллаж байгаа. Харж байна. Энийг булчаа ажиллаж байгаа гэж тийм ингэж булчин дээр өгч байгаа даралт өгч байгаа. За тийм байна. За дээрээс нь манай тоогооны түрүүн би жоохон ярьсан манай тоогоо одоо яагаад кек хийж болж байгаа юм бэ гэхээр манай тоогоо бүгд доор хажуу дээгүүр бүгд ингэж нэг ингэж халдаг учраас энэ манай халаалт ингэж дамжуулдаг нараа аюул чухал. Тийм болохоор хамгаалалтаа энэ халаалт ингэж сайн дамжуулж байгаа гэж нэгдүгээр хоолч аюул хурдан болон бид нар дандаа баг халтай хоол юм гэхээр газаа хийнэ. Гуравдугаар air condition ажиллахгүй гэдэг амар нэг одоо oven ажиллуулаад тийм бүх ингээд юу чи гэрээ чи халаахгүй гэсэн. Тэгэхээр нэгдүгээр цаг хэмнэлттэй манай тоогоо байна шүү дээ. Одоо энэ 3 нуглаас энэ нуглаас айгүй үнэтэй технологи. Ихэнх тоогоонууд та нар харах юм бол ямар ч нуглаа авах. Эсвэл ганцхан нуглаа. Тэр нь яаж вэ гэхээр манай тоогооны таг яг ингэж сууж өгөөд төвчөгддөг. Өөр гарлаа, гал аслаа, өөр гар үүслээ, юун дээр тагн дээр ойлоо, доошоо овлоо, лок. Тэгэхээр энэ яг битүү тоогоо шиг
pressure cooker шиг битүү тоогоо шиг хоол болдог гэсэн. Тэгэхээр хоол ч 30 минут болдог хоол 15 минут. 1 цаг болдог хоол 30 минут болно гэсэн. Аюу хурдан. Тэ. Одоо энэ миний ногоо тийм үү? Болоод одоо ингээд цаг нь унтарсан. Одоо хоол чинь бий байна. Тэ. Би одоо ерөөсө та нар харж байгаа үгүй би тоогоонууд ерөөсө зурхгүй. Тэгэхээр ингээд уруу хоол ингээд зэрэг явж байгаа мөртөө ерөөсө хоолнд ерөөсө анхаарал явахгүй. Миний анхаарал дандаа тооны дээр байгаа. Тийм болоод та нар ч гэсэн гэртээ хоол хийж байгаа хоолоо ингээд зүг хийгээд тавьчих юм бол цаана хүүхдүүд байгаа тоглож болно, хүүхдүүдээр хичээлийг хийж болно, тэ гэрээ зэрүүлж болно. Зөндөө олон хажуугаар хоолны галтгоон дээр ерөөсө зурхгүй хоол гэсэн. За тэгээд pressure үүсгэх тийм үү? Pressure үүсээд энэ дотор аюу өндөр pressure дотор хоол ч хурдан болно гэсэн. За дээрэс нь манай энэ тогооны материал энэ гой гаднахын shiny юу нь болохоор зүгээр аюу өндөр чамын stainless steel байна. Энэ хоёр төмөрний донд бас нэг төмөр аа. Тэр нь олон төмөрийн холцтой mix гэм олон төмөр аа. Тэр төмөр нь яадаг вэ гэхээр халуун хүннийг хурдан дамжуулдаг тусгай төмөр аа. За энэ доктор байгаа төмөр нь болохоор манай 316 Ti гэдэг stainless steel with titanium гэсэн одоо тийм энэ grading төмөрөөр хийсэн тоогоо дэлхийд байхгүй. Ганцхан манай салбар мастерын захиалгаар тусгай хийдэг custom хийсэн тийм төмөр аа. Энэ төмөрөөр бас юу хийдэг вэ гэхээр нөгөө юу хийдэг? Эцэслийн хутганы хутга энэгээр хийдэг. Шүдний имплантууд хийдэг. Одоо хүн гар өрөө болох юм бол биеийн дотор ордог шүрүүхнүүд дээ шүү дээ. Тэр шүрүүхнүүд энэ төмөрөөр хийдэг. Яагаад энэ төмөрөөр хийж байгаа юм гэхээр энэ төмөр хүний бие мах бод одоо хоол ундтай уралд орох гэсэн. Уралд орохгүй, зэмрэхгүй, уралд орохгүй, зэмрэхгүй хүнд металлын хор шингэж орохгүй гэсэн. Тийм болохоор манай энэ бол хамгийн зэрэг төмрөөр хийсэн учраас энэ хийсэн тогоо одоо луун байна, зукини байна, юу хийсэн яг тэр чигээр амтан харж. Тийм болохоор өнөөдөр та нарт би ямар ч давсгүй ногоо ах идэр үз амсаж байна. За тэгэхээр та нар ямар амт гарч байна гэдгийг ойлгох. За тэгээд ногоо ингээд богино тогооныхаа тайлбарыг хийх шүү. За дээрээс нь нэгдүгээр материал, нэгдүгээр дизайн, хоёрдугаар олон юмуд байгаа. Гэхдээ манай тогооны хамгийн гол одоо бусад тогооны компаниудаас ялгах юм бол энэ тоо. Энэ valve гэж тийм манай одоо патентээр хамгаалагдсан ганцхан сараад маск байдаг патенттэй. Энэ хонх маань яадаг вэ? Хэдэн градусд ус буцалдаг вэ? 100 градусд ус буцалдаг тийм. Яа бид нар дээр үед одоо энэ fancy equipment дээр байхгүй хахад шипиз одоо эндгийн тоног хөрөмж яаж арилддаг вэ? Буцалгаж усанд удаан тийм 30-40 минут буцалгаж ариутгдаг гэсэн шприз. Яаж шприз арилдаж байгаа? Бохирдод вирус бактериас хамгаалж байгаа. Тэрийг авч байгаа тийм. Тэгэхээр бид нар яаж вэ? Хоолоо 100 градусын дээр буцалгаад ахаар яаж вэ? Бүх минерал, витаминээ ингээд авчихна гэсэн. Окей? Тэгэхээр манай энэ хоол хоёр шүү дээ 87 89 градустай дуусчих. Тэгэхээр boiling point тийм 100 градус аа шүү дээ. Буцалдаг тэр градус бүхэхээс өмнө энэ хонхчин дуурайд энэ хонх юу гэж байгаа юм бэ гэхээр намайг одоо авраач ээ, миний минерал витаминыг амраач ээ гэсэн тохоо. Тэгэхээр бид нэр өөрсдөө супер тоогооч байх ямар шаардлага байна. Би бол хоолыг огт дуруу. Гэхдээ энэ компани энэ бизнесийг хийж ирсэнээс хойш би 2 жилийн дотор энэ тоогоо яаж хийхийг сурснаас хойш хоолыг бол ерөөсөө чөлөөтэй ямар ч ядаргаа болохгүй ямар бол ямар хоолыг хийдэг бас. Яа тэр энэ хоол дуурдаа бид нар градусаа энэ дээр электрик хоолыг 200 энэ билетийн зорилгоо бүр нэг болгосон тоогооныхаа галыг багасгах. Тэр тоогооны гал багасгаснаар бид нар хоолоо аюулгүй бага температуртэй хоол болж байна. Хүмүүс бүр гайхаад байв. Ийм бага температурт яаж хоол болох юм бэ? Нөгөө онгойлгож үзэх гээд байв. Болж байгаа үнэхээр болж байгаа мó гэдэг үзэх шалгаад байв. Үнэхээр тийм ич хиттэй манай тоогооны ич хит маань тэрэндээ явж. Энэ хоол аюулгүй бага галтай хоол болдог. За одоо манай юу chicken маань 3 минутын дараа болно. Би танаас одоо пик авах гэж байна. Пик question. Одоо харж байгаа зү тийм ямар бол ямар тоогоор юу яагаад гаргаад юу чинь. Хамдаа чи тавьдаг байхгүй. За юу яагаад тавга авлаа.
За жоохон нэг хэсгийг мартчих. За. За. Тэг. Дээрээс нь манай энэ тоогон дээр тэ түлэгдсэн юу аасан муухай осон гэж байхгүй тийм. Ингээд ийм гоё бид баг 2 байна уу баг чүт гарна гэдэг ийм гоё 20 минутын хийж байна. За ногоо би үзүүлээ. За нэгдүгээр ийм ус гарч ирсэн. Одоо ийм ус. За одоо нөгөө ногоо гараа. Нөгөө давсаа санаж байна уу та? За давс яг тэр чигээр агаад хэвээрээ. Хэрвээ би энэ доктор ус хийсэн бол энэ давс яах вэ? Уусаад алга болчихно. Дээрээс нь маань миний хоол ямар ах вэ? Давстай болно шүү дээ, тийм үү? За та нар энэ давсыг бариад үз. Энэ дээрээс нь ингээд гараа. Бүр нэг хатуураад яг тэр чигээрээ баталчих тийм ба. За ингээд минерал маань энэ бол natural mineral. Тийм болохоор би яаж ногооны маань минерал энэ дотроо өвдсөн гэдгийг үзүүлж байгаа нь энэгээр үзүүлж байгаа. Тэгэхээр бид нэр энэ давс маань яг энэ чигээр өвдсөн байна гэдэг чинь ногооны маань минерал бас яг энэ чигээр өвдсөн байна. Дээрээс нь та нар энэ ногооны өнгийг хардаа аюу гоё яг шив шинээрээ түүх юм шиг харагдаж байгаа зү тийм. Ерөөсөө ямар ч өнгөний амт байхгүй. За тэгэхээр бид нар яг нөгөө амтгүй ногоо амттай болохын тулд бид нар яг давс хийх. Давс хийх. За би энийг одоо угаагаад та нар бас үзүүлнэ. За ингээд та нар одоо нөгөө тонгас. За энэ тонгас амсах. Нөгөө босон доо. За босон доо ямар амттай? Чихэр амттай. Яг нөгөө доонгийн амт ямар байх хэвээр тийм. Яг доо амт чинь тийм үү? За доо ийм байх ёстой гэдэг. Ямар лон амтны одоо болцсон доо мөртлөө яг одоо түүхийн доогийнхаа амтыг хадгалсан байх тийм үү? Тэгэхээр амт байна гэдэг чинь минералаар хадгалсан. Өнгө байна гэдэг чинь энэ гоё өнгөнүүд чинь витамин тэр чигээр ингээд гоё хадгалсан юм гэсэн. Окей. За ингээд бүгдээрээ дараа нь хоолой идэхтэй. За би танаа тийм өндгөн дээр нэг гоё амттай юм хаа. За өндөг байна шүү дээ. Ինչ хүүтэн башаа үүтэн. Тий, башаа үүтэн. За өндөг байна шүү бид түүхийн өндөг хийсэн. За өндөгөө би яагаад арилгаад би танарт нэг гоё юм өгсөн. За. За ингээд хадаа та нар өндөг болцсон байна тийм үү? Ямар ч усгүй бид нар болгосон байгаа. За та нарын юуны өндөгний үнэрийг үнэртэй үзээрэй. Нэгдүгээр ямар ч тийм өнхийн үнэр байхгүй. Окей? Өнхийн үнэр байхгүй. За үнэртэй үз. Окей? За наад өндөгнийхаа цагааныг шараас нь ингээд салгаад үз. Цагаан шараас нь салгаад үз. Ямар ч нөгөө юу байхгүй. Хөхөрсөн юм байхгүй. За энэ харж байна уу те? Энэ шар цагааны хооронд ямар ч хөхөрч нөгөө цэнхэрсэн юм аах тийм үү? Ийм гоё юу ч цэнхэрсэн. За яа хөхөрч юм гэхээр нь шүү дээ те. Өндөг нэгдүгээр дэндүү өндөр температур дээр болгосон байна. Дэндүү удаан болгосон юм гэсэн. Яагаад гэвэл энэ шар цагааны хооронд химийн реакц үүсээд сульфат үүсэж байгаа. Тэр сульфат маань хүний биед орохоор яадаг унгуулна, хэрхрүүлнэ, гэдэс өвдгөн ямар нэг эзний асуудал гарна. Зарим хүмүүс би өндөг идэхгүй, битгий салаатанда өндөг хийгээрэй гэж өндөг идэж чадахгүй гэдэг чинь өндөг биш. Сульфат багтана. Тэр болохоор энэ цэнхэрсэн багт бол та нар нэгдүгээр юуныхаа бүх минерал витаминыг алаа идсэн байна. Хоёрдугаар дэндүү удаан болсон байна. Дэндүү өндөр температур. Зөв өндөг ийм багсан. Та нар өндөгний хаамсыг амтыг авсан гэж шууд өөр авсан. Hier авсан. За тийм бэ. За манай chicken байна.
거의 먹은 게. 자, 비비인데 가오인데 가가 하나 거의 7분 밑에. 난 진짜 바뀐 더. 버킨 다음에 바뀐 마스크 가운데 나 오늘 바뀐 거. 있어서 자, 바뀐 기지 그래. 자, 버킨 요게 밑에 나가. 자, 어떤 이게 치킨 만드셔. 만화고 허이르기 있고 있을게. 디기어. 대기업 무슨 자, 버튼. 자, хамгийн том хоёр чигнээ манай ганц эрэгтэйтэй өгчилөө одоо тийм үстэй. За ингээд чигнээ аваад юу чигээр биш. ямар ч юм хийгээгүй. Ямар ч амтлагч хийгээгүй. Амар их тос гарсан. Ийм их тос гарч ирж байна. шилдэг чигээр. Одоо идэж үзсэн шүү. Мэн нэг их хийж өгөө. Юу салатаа хийж байгаа юм. Салатаа хийж. За манайхан бүгдээрээ юу яагаад хоол маань бэлэн. За та нар энэ тосыг хардаа. Анхаартай. Бид нар тэгэхэд чикен шахад ямар тос хийж чаддаг вэ те? Ийм их шахдаг. За тэгэхээр бид нар яагаад бид нар тос шиг хэрэглээд байгаа юм хоолндоо? Наалдуулахгүй юм бол. Тэгэхээр наалдуулахгүй гэдэг чинь тоогондоо зориулж тос хэрэглээд байгаа боловч бид нар өөртөө зориулж тос хэрэггүй тийм үү? За хардаа. Нөгөө хоо. Ийм их тос ялгарч гарч ирж байна махнаас ч. Тэгэхэд бид нэр ахиж бүр нэмж юу яагаад тос хийж чагаад тийм. Тэгэхээр энэ хаваа маань яг махны чинь тосыг нь бүр ингэ гаргаад өгч. За тэгэхээр яаж вэ бид нэр хэрвээ одоо энэ тосыг шууд ингэ синкэнд хаях уу? Яагаад хаяхгүй? Хайрлаад бөглөрөхөд байна тийм үү? За синкний чинь та юу чи хэр зэрэг том билээ турбан? За нэг иймэрхүү том турбан байгаа тийм үү? Тэгэхэд бид нар синкний энэ том турбаныг хайрлаад тос хийхгүй байгаа мөртлөө энэ хүний биеийн дотор явж байгаа энэ нарийнхан суцаа хайрлахгүй өчнөө тос ингэ идэх дээ. Дахиад тос нэмээд идэв. Тийм үү? Тэгэхээр бидний энэ юу ч одоо Америкийн одоо нэлээд хэцүү статистик нь юу вэ гэхээр одоо том хүмүүс бол ойлгомжтой ямар их өгчлөлт хүний суцанд явж байгаа ойлгомжтой. Статистикээр биш Америкийн хүүхдүүдийн 14 наснаас доош насны хүүхдүүдийн 70% нь heart attack болох бэлэн болсон. Өгчлөлтэй. 7 настай хүүхдүүдийн 50% нь энэ суцсныхан дотор өгчлөл явагдаад эхэлсэн байна. 50% 7 настай хүүхдүүдийн. Тэгээ ойлгоод үзтээ. Тэгэхээр гадуур хоол идэх гэртээ тос хэрэглээд ингээд яваад ах юм бол бид энэ бүх тосоо өөрлөгөө идээд гэсэн. За энэ одоо том савтай тос одоо айл болгонд ийм сав тостой сав авокадо сав тостой сав одоо Монгол айл болгонд байна. За энэ тосыг би одоо энэ хүнд өгөөд чи энийг одоо ингээд уу гэвэл уух уу? Ууж чадах уу? Чадахгүй. Яагаад? Яагаад гэхээр энийг шууд уунгууд бөөлж. Яагаад бөөлж чаа? Хүний энэ чинь биеинд орох ёсгүй юм, хэрэгтэй юм биш учраас хүний энэ бие гэдэг чинь бие организм гэдэг чинь аюул том компьютер систем явж байгаа шүү дээ. Өөрийн чинь хамгаалах бүх тэр хамгаалтуудыг бие дотор чинь явж байгаа. Энэ тосыг би уух ёсгүй гэж шууд бөөлж гарна, тийм үү? За тэгэхээр бид нар энийг яаж идээд байна гэхээр бид нар энэ хоол руугаа өдөрт бид нар 7 хоног илүү удаа гэжтэй хоол. 7 хоног хийж байгаа. 7 өдөр бүгдэн дээр нь тос хийж байна үү? Ямар нэгэн байдлаар. За 1 2 3 4 5 6 7. За би айгүй баг хийж байгаа. Айгүй баг тос хийж байгаа. За тэгэхээр бид нэр махныгаа тосыг энэ нэмэгдэл тостойгоо ингээд нийтдээ ийм их тос 7 хоногийн дотор ийм тос хийж байна. Тэгээ ингээд махтагаа ногоотойгоо ингээд холиод идчихээр бие хуурчж байгаа байхгүй. Хүний нөгөө механизм ажиллахгүй би тос идчихэж гэдгээр мэдэхгүй бүгдийг идчихэж байгаа. Ойлгож байна. Та нар нэг ийм аяг тоснд хэдэн калори байдаг гэж бодсон шүү дээ. Граммаас шүү. Гэхдээ нэг аяг тос. Ийм нэг аяг тос хэдэн калори? 100, 1000, 1200, 500, 3000, 200.
Би тэгж Тэгээд бодсон. ямар юуны Энэ зүгээр авсан ойлоо. хамаагүй ямар ч тусмаас. За хүмүүс янз янзаар хийж байна тийм үү? За нэг аяг тосон дээ шүү дээ тийм 3000 калори байгаа. Нэг том хүн биш шүү дээ. Бид нар шиг том хүн хэдэн калори идэх ёстой өдөр? За чиг жижиг биетэй хүмүүс бол 2000. За энэ хүү том биетэй ирчүүд бол 3000, 2500 идэх ёстой. Тэгэхэд бид нар нэг ийм аяг тосороо бүтэн нэг өдрийнхөө идэх калори идчихэж байна. Тэгэхээр бид нэг хуушур, цөөвөн, fried chicken, шавсан мах одоо юу гэдэг тэрүүгээрээ бүтэн нэг өдрийнхөө калориг идчихдэг. Дээрээс нь бид нэг гурил идэн, дээрээс нь бид нэг мах идэн, ногоо идэн, салаад идэн юм идэн шүү дээ. Тэр чинь бүгд ингээд калори юм. Тэгээ яагаад хүмүүс турчдаггүй нь? Яагаад хүмүүс би нэг их юм идэхгүй мөртлөө тархалаад байна гэдэг юм тийм үү? Энд чинь тосоо ерөөсөө байнга гэдэг. Тос идэхэд байна. Тэгэхээр бид нар нэг өдрийнхөө калорийг нэг зүгээр хоолныхаа тусан идэхэд дуусчихж байгаа. Тэгээ чинь бид нар ахаа цаана breakfast идэн, dinner идэн, lunch идэн тийм үү? Өчнөө хоолны цаана юм биш. Тийм зөндөө. Тэгэхээр бид нар ингэж тос идэхэд байна. Энийг одоо болох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар энэ ургамлын гаралтай энэ одоо авокадо ч вэ, намцлын ч вэ, vegetable вэ, канола вэ, юу вэ? Тэрний одоо яг жинхэнэ одоо зур цэвэрд одоо тосно байж тээ тийм үү? Одоо нэг хэсэгтэй л байгаа. Энэ дээр ч ахаад одоо нөгөө ихчүүл их болох гээд хийсэн нэмэлт тоснууд байгаа. Хоёрдугаар нөгөө preservative гэдэг байгаа тийм энэ чинь бас удаа 1-2 жил одоо дэлгүүрт бас хадгалах хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ хадгалахын тулд бас батхан хадгалах тусгай юмнууд процесс бас орсон байгаа тийм. Тийм болохоор энэ ургамлын гаралтай энэ тоснууд хүний биед ороод хүний судсанд ороод гардаг. Тэнцэнэ хөрөмтлээ үлдээд. Харин амьтны гаралтай одоо энэ дахианы зүйнүүдээ махны тос болохоор нөгөө хоолтой гадагшилдаг гэдэг учраас би одоо илүү хэрвээ тос хэрэглэмээр байвал тийм одоо юм шармаар байна уу тос хэрэглэмээр байвал илүү шат тос, масл, цагаан сүүлний тос одоо юу гэдэг те амьтны гаралтай тосоо илүү төхүүц хэрэглээрээ ийм тосыг аль болохоор баг аль болохоор баг. Окей. Тийм болохоор одоо ийм одоо манай гэр хэрэг ийм тос би бол ийм тос авдаг. Манай гэр хэрэг ийм тос байх юм бол хэдэн жил хэрэглэж дуусахгүй. Яа зөв би гэртээ ерөөсөө ийм тос ерөөсөө хэрэглэдэггүй. Хоол хийх хугацаанд надад ямар ч тос хэрэглэх ямар шаардлага байна. Би тосоо гой махнасаа татаад гаргаад авчдаг. Эсвэл юм юу яахтаа 3 өдөр бол ингээд илүү жинх маягаар илүү идэх юм илүү ашигтай тийм үү. За тэгээд өнөөдөр тосны ямар юу яаж юм тийм үү. За чихрийн шиж бас нэг хүмүүс мэддэггүй чихрийн шиж та нар юу диабетис юунаас үүсдэг гэж бодож байна. Хөдөлгөөний За хөдөлгөөний тогтол өөр юм. Буруу хооллолсондоо яг юу? Буруу хооллол гэдэг яг хаас үсэгчэн байдаг. Тэгтээ биш үү? Чихэр диабетис биш үү? Чихэр бол биш үү? Side effect. Яагаад диабеттэй хүмүүсийн чихрийн дээр шүүгэр байдаг юм? Тэр чинь side effect. Тэгэхээр биш диабет үүссэн учир биш. Диабетийн гол үүсгэж байгаа юм бол тос биш үү? Хүний нэг мах бие бодонд ороод энэ бүх энэ мах бие бодож ингээд тосоор бүрхэж байгаа. Тэгэхээр мах бие бод чи хоорондоо ярьж байгаа болчихсон. Communication үүсэхгүй. За надад ийм юм хэрэгтэй байна, ийм шимт хийжээ хэрэгтэй, би ингэж тэгж, би өвдөж шүү, өгч шүү, яах гэж шүү гэдэг. Нөгөө хоорондоо ярьдаг тэр communication нөгөө тос бүрчээр тэр нь ядтгаа болохоор sugar level нь өсөж байна. Sugar level гэдэг чинь side effect. Тэгэхээр diabetic болгож байгаа юм биш. Тийм үү? Ойлгосон тийм. Тэгээд тэрний дараа бол одоо төвдэй шүү одоо диабеттэй болцсон хүмүүс бол одоо шууд энэ тосыг бол 100% шууд хасгасан. Одоо манай энэ хоолыг өнөөдрийн би танад одоо хийж өгч байгаа энэ хоолыг диабеттэй хүн идэхэд шууд дараа нь миний хоолны дараа sugar level өнөөдөр оройд юм уу маргааш өглөө шалгахад sugar level болцсон. Манай энэ хоол. Тэгэхээр манай энэ аргаар ингэж хоол идэх юм бол заавалчгүй диабеттэй биш тийм үү? Эрүүл хүмүүс ч гэсэн ингэж идэх юм бол дараагийнхаа өвчнөөс өөрийнхөө биеийг хамгаална гэдэг нь айгүй. Окей? Тэгсэн үү? Ямар очив? За тэгээд миний одоо яг энэ хоол хийх одоо юу маань ингээд дуусчлаа. Тийм болохоор бид нар одоо ингээд 30 минутын дотор chicken шарлаа, салат хийлээ, жимсний салат хийлээ, кейк хийлээ, ногоож инглээ. 5 төрлийн хоолыг 30 минутын дотор ийм хурдан ингээд дуусгах. Дээрээс нь би юм яриад байгаа шнэ. Би юм ярих бол бүр энэс болно. Тийм одоо ийм амархан,
гэр бүлийн чинь кичн байх цагийг чинь багасгах юм тийм үү? Өөрийн чинь цагийг өөр юмд зарцуулж болно. Дээрээс нь мөнгөний чинь хэмнэн, товийн чинь хэмнэн, цагийн чинь хэмнэн гэдэг айгүй олон ингээд бенефитүүд өнөөдөр та нар миний cooking яг юм хоол хийж байгаа хэсгээс харсан бахаа гэж бодож байна. За тэгээд дараагийн лайв видео бол бүгдээрээ баяртай. Тэр өөр ямар нэгэн рецепи, хоол эсвэл мэдээлэл амаараа коммент бичээрэй. Тэгээд бид нартай дараагийн видео олох баяртай. За баяр.